Самарчано дахин шинэ өглөө хүлээж байна. Бүгдээрээ эзний амьд өгөр энэ өглөөг ихэвчлүүлцгээе. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь тантай баярлалаа. Таныг магтаж байна. Шинэ өдөр шинэ өглөө гэсэн тандаа татахыг аврагч танийра вахтан авташууж байна. Тэвата бид үгийг унших танаар сүнс чиглүүлж тааж араастыг өөрөө өнөөдөр таны өгөр хэлсэн навдаг хүрээдэг та саажор мастустара Иесусийн нэрээр залбирч байна. Заби Марк номны 1-р бүлгийн 14-с 20-р стих ишия. Яахны баримтлагдсны дараа Иесус Галилед ирж Бурхны сайн мэдээг тунхагласан тэр цаг би ялсан. Бурхны хаанчлал байсан гэвшиж сайн мэдээ түнгэж байжаа. Иесус Галилед нуурын хэрэгээр явж байхдаа нуурт тон шиг гэж бүрий Симон түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчд байж Иесус тэд намайг даг би та нарыг хүмүүсийн загасчд болгоно гэлээ. Тэд тэр даруй хараа гэж түүнийг даглаа. Тэр жаасан цаашаа Зеведевгүй Яаков түүний Яохан нарыг завин дотроо сэлбэж буйг харав. Тэр даруй Иесус тэднийг дуудсан тэд эцэг Зеведевээр өсний ажилчдын хамт завин дөрхөд хөрөд таглаа. Зайнд Яохан баримтлагдсны дараа Иесус Галилед ирж сайн мэдээг тунхаглаж байгаа тухай бичсэн байна. Иесус хүлтээ тэр цаг үед Бурхны хаанчлалд айсгүй гэмшиж сайн мэдээнд итгэх тун гэж хэлсэн байна. Яохан төрхөөс өсөн хөвгөд байхаас ариун сүнсийг дүүрэн байдгаж тэмдэглэж хэлсэн байдаг. Яохан Илиягийн сүнс дотор Малах номны 6-р Малах номны 4-р бүлэгт бичсэн илчлэлтийн дагуу шийтгэлгийн дагуу эцүүдийн зөвхөн хүүхдийн хүүхдүүдийн зөвхөн эргүүлэн гэсэн үгийн дагуу Илиягийн сүнс дотор хүч дотор Иесус Христийн замыг шулуйвас хат яхан үйлчлэжсэн май. Түүний ариун зөв шудраг байдалд дөрвөлж түүний баримтсан. Байдаг нь түүний цаадж тапагийн асуух юм аа. Яхан ингэж эцний бүхний ажлыг аваад хийсэн Библиэд байна. Харин Яохан дээр Иесус Христ очиж баптизм хүйт тэнгэрээс тахтаа ариун сүнс тахтаа өгч энэ хайлтхоо миний таалал дорш гэж хэлсэн дээр Иесус гэж ханаг зүрд сайцуна. Тэгээд Галилед ирж сайн мэдээнд итгэх тун гэж томруулсан байна. Иесусийн өөрийгөө хэлж байгаа сайн мэдээ итгээрэй гэж хэлсэн. Бурхны хаанчлал айсуу гэвшиж сайн мэдээ итгээрэй гэж Иесус томруулсан байна. Тэр Иесус Христ өөрөө гэмштиг бас анхуулж байна. Энд Иесусийн анхны актагчдыг самсунд гоо асчсан. Тэд Иесусийг хэлэнгүү шууд үгэнд итгээд бидний дагсан байна. 2-4 залуу бүх зүйлээр бод Иесусийг дагсан байна. Иесус тэднийг юу гэсэн бэ гэвэл би та нарыг хүмүүсийн загасч болгоно гэж хэлсэн. Тэднэрт даруй түүнийг дагсан байна. Иесус Христос өгөн итгэх Иесус Христос эрхлүүлэх Иесус Христийн түүний хүч чадлыг тэр залуучууд харсан байна. Яоханыг дагаж байсан
тагалдагчдын шамрын Андрей Йохан дээр шэхатууда Петр Иесус дээр вэс тахсан юм аа. Яако Йохан нарчсан эцнийг дагав амьдрал зориулсан байдаг юм аа. Учир нь сайн мэдээ гэсэн хүмүүс сайн мэдээний төлөө амьдрэх юм аа. Сайн мэдээ итгэсэн хүмүүс сайн мэдээний төлөө амьдралаа зориулдаг юм аа. Иесус Христийн өмнө улаан гимшиг Иесус Христ итгэсэн хүмүүс Иесусийн төлөө амьдрэх юм аа. Бид ч гэсэн бас ингэж амьдарч байгаа. Бидний хувьд ч гэсэн Иесус Христийг магтаж, Иесусийн сайн мэдээг бусдад тайлбарлаж, Иесусийн үгсийг дагаж амьдрах нь бидний хувьд төвлөн гэж яасвардаг. Миний хувьд бол Иесус Христийн сайн мэдээг бусдад тайлбарлах, түүний үгийг дагаж амьдрах, түүний гимнүглээ улаан гимшиг бидний хувьд төвлөн гэж Капсчана. Тэр цаг бид заавал Иесус Христос энэ цаг бол өнөөдөр ч гэсэн байна. Эхний сайн мэдээ бид нарт Иесус Христийн амьсгал үгс биднийг авсан тэр хайрын тухай яриа байгуулна. Иесус Христ биднийг өөрийнхөө амийг өгөх хүртлээр эцэг хүртэл хайрлсан. Тэр амьсгал ураа хүртлээр үүсэлээ гэж хэд хүртлээр нүгэлт наваад бүгд биднийг хайрлсан юм аа. Бурхны хайр бол гэмтэг авах гайхамшигтай шинцгааргүй. Итүгээ тэр хайр хайрууд тэгвэж хамгийн мата хайрын бодож бид эцэн. Иесус Христ ингэж хайрлсан. Түүний үгийг сонсоод итгэж дагсан биднэрт өсөж интэрчтэй тагтаж нар байгаа юм. Петр, Андрей, Яаков, Йохан Иесус Христийн аргыг дагаж бас пиквэ дараагийн тагтаж өнөөдрийг хүртэл бид сайн мэдээсэн тэр хүмүүс ч гэсэн эцэг хайрлаж мэдтгэж амьдсан байдаг. Бид ч өнөөдөр Иесусыг хайрлаж тэрний хийсэн бид өдрөг шиж тэр үгийн дагаж амьдрах нь Иесус Христийн сайн мэдээний хүч чадлаа. Өнөөдөр сүний үгийг хэлэхээр бэслэж хүчтэй. Эцэг таны дотор дөөсийг аврахаар сайн мэдээ ятгал тамсад сайн мэдээ зоригдоор хөндлөөр бодны хаанчиг айшууж зэрэг гимш сайн мэдээ итгээрэй гэж таадаг хатгэлээ. Бүхэн гинтээ учраас ямар ч хүн гівшиж төрнөглөө гимшэрэг хин бол үлээж аваад гэж итгэж байна. Энэ күч Иесус Христос итгэмээ хамтдаа залбирцгаая. Эцэг минь дандаа баярлалаа танайгаа магтээд та хүнди амьдралаарийд бас эдгээр төдөө гэрмүүлмэлтэй хэмжлэн байх тийшээ үлдэж цуц харагдаж бас бидний хайрлаж сайн мэдээг тоногдож хаанчлыг харуулж өөрөө үлдэж шогож бас үлгэрч болох дараалгачтай тансагсан байна. Инсэн байнага магтъя. Өнөөдөр ч гэсэн бид таны сайн банагдаж байж сайн мэдээг төвөглөх хүчийг зэрэг өгөөж ууж байна. Эцэмэн гимшэрэг гэж хэлэх. Waarn зэрэг гүтлийг өгсөнд баярлалаа. Бид зэрэгтэй бас сайн мэдээг томглоод өдөр болгож өгөө. Иесусийн нэрээр төлөвлөж гойжна. Амин. Өнөөдөр та түнбэг тарагчтай адил тэдний сайн мэдээсэн тарагчтай адил бас тариг ч гэсэн сайн мэдээ ярих гэвэл Иесус үг итгэдэг бас тарагчтай төлөө эцэг холмаа эцэг таныг бивэвэ.